асуудал юм байж. Ганин гэж байсан нэг тасан шатаада. Орон гэж байсан нөгөө тасан шатаада. Аюу! Өнөө хартын намч инөө. Харцсахаа тийгээд чингэн тусдаа ундан хийжомдаг. Орин гачсэн албат аррын арун манан галбат. Амбагтайнэ хайхноо. Энэ улсын чинь үлээ барагдаж гүйцээгүй юу? Ой зарим. Ой дүүхэргүй. Сүхваатар. Та яаж байгаа ч нэ? Юу болоо? Хошин гарахтаа юу гэж хэлж байгаа. Аюу! Чиний одож ирсэн буюу гэжтэй юу? Битгий бачинд удахгүй ойлгох цаг ирнэ. Тийм баха та нар чам худалж би манжин төлөө камингийн төлөө бромич төлөө богцич төлөө буулаа. Энэ Монголын хувьд яны төлөө энэ зовсон түмний хэн төлөө талын гэргэн цоорлол тагтаарын турдсан буулаа. Та тэгээд бидний төлөө хэнгэргийн ганцаа ирч гисэн захуу да. Хараад болсон. Танч бүингүй ма та нар бурхан тэгэрч нэмэргүй. Харци энэ галт төмөр тандачник би сохроо юу? Эсвэл миний шүтэн 69 дашгин тэнгэр 120 наст дайн дээр хапмсхроо юу то? Мохар хэрэг удахгүй дэнж. Хэрэггүй. Ингэж л байг. Баярлсан хэрэг бахирна гэдгийг үзэг. Үгүй хэд. Энэ мө баярлаач бахирдаач хардын амж яада. Тэдолоо ардын намын жанжин намайг амьд явуулга. Тэр хэрэгтэй зайран гişи. Заримдаа амьд үлсэндээ баяр. Сумны гарч гэж бодоо. Аяада гэж. Намайг хүндэлсэн байхгүй юу? Эдний үйлээс бүтэн. Танаас айгаа та. Янгина. Бороо өнгөрний хүрээнд босгосон яамдын тамга хэргийг энэ 6 дугаар сарын шинийн 5-ны өдрийн морин цагт хүлээлгэн өгсөн байхыг ардын төр засгийн газар шаардж байна. Тийм ээ. Иймийн тул олон монголчууд энэхүү туслахаар ирсэн Орос улаан цэргийг гамин гятад бороо өнгөрний хулгай нартай ажил хэмээн айн сандарч үл болно. Манай Монгол хязгаар дотор бүхий газар ус болбос Монгол ард түмний хөрөнгө мөний тул Монгол орон нутгийг дотгоод гадгаадын хүн нар миний хэмээн түрэмгийлэн эзлэхийг манай Монголын ардын засгийн газраас үүнээс хойш зогсоохоор зөвхөн тогтсон ийг түмэн ардад тунхагдан зарламаа. За болно. Хойлуулаад тараа. За. Санжимын энд намайг үлдээж яах гээ? Бид чамаар чадах юм чинь хийх гэсэн юм. За, юу юм бол? Тэгээд чин сампинта хэр юм битэ? Эрхийн гацаагүй болж эрхийн минь тэгэлдэггүй юм. За тэгвэл энэ тоног үлд. Эндхийн мөнгөн сан хураагдсан хөрөнгө жаалмаад авахгүй би. Цөмийн даансал згслээ дургшин хөргүүл. Үлдэхийн бүрээ дам дуурт хариуцвал амжуул дийлэх үү? За. Дийлхийг хичээе. Маа. Чиний үнэмлэх чинь. За. За, бүгдээр амархан сайн байцгаана уу? Сайн байна уу? Шгүй. Дамрын нэрв. Зоосон. Соо.
альчиглуулсан чи нөгөө 9 шараад гэж яваа. Хайта. Уг нь яруу хүн гэсэндээ чийж ой сайтай байна шүү. Манайхыг яхрын давааны өвөртөө үжиж байхад Сүхбаатар та хоёр манайхаар очиод цэргийн хоол хүнсний илүүж үзгэж ятгасаар байгаад ёстой арьсны язархаа шахсан 9 сайхан шарын минь чи туугаад явчихсан шүү дээ. Тэгинч тэгсэн. Үгүй тэгээд нарын өсгтэй баримт нь байна уу? Яа тэрч байлгүй яах вэ? Ердөө л ардын засаг тогтсны маргааш өглөө нэрээд аваарай гэсэн юм чинь. Үнцний нь одоо юу гэж ярьлаа? Гэхдээ тэр үед ч ардын засагч одоо юу байлаа? Авдаг алтан мөнгөнд хаваалаа. Нэрээ тийм. Тэгэд чи хаагтын гамингийн хүнсийг үлдгэж гаминч цатгалан чи цатгалан байсан цаг штэ. Та чи юм холын бодолтой хөдөлж шүү. Амира энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Гамингийн хүнсийг хангаж байсан гэж үн чамайг цаазаар авах ёстой байсан юм. Ухаа. Юуси шарчин чамайг аварч мэдв үү? Одоо чи тэгээд буц. Яа нэг юм уу? Таравхтай цагаач. Луузан. Чи хинтээ хаан юу ярьж байгаагаа сайн бодоорой. Луузан чи хэний хүчээр? Би ард хүн. Энэ засагч нь ардын засаг. Сайхан мэдэрэж. Жанжин дэрэг тогтож байгаа залуу хин гэдэг юм бэ? Сэлэн тагнад гэдэг хүн. Юу гэнэ? Яагаад сэлэн тогмод гэж байгаа юм? Яах вэ? Олон гамин цагаатны толгойд тасалж ядал тэр Тэрэнгүүл хатах. Мохогийн сэлэн тогмод гэж. Бид цаашдаа зөвлөлт тулстай Улаанбаатар их найрамдаж гадаадын эзэрхэг төрөмхий болон ялангуяа цагааны бүлэг дээрэмчдийг дарын устган арилгаж тусгаар тогтонсон улс орон юугаан өнөд мандуулах нь манай монголчуудын өөрсдийн үүрэг болно. Бидний улс эвсэн заа нэгдэг гэж нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаа огтгүй болж үр цэнгэлийн мандайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Ардын нам ардын засаг мандтугай. Ачид багш таны Эрдэнэт лагшин Түмэн амгалан гэрж ардын засгийн ерөнхий сайд бодоо хичээнгүйлэн мэдлэж байна. Аян танаад эцгүй ёслолоо зогсоо. Энэ илүү улсуудаа тараа. Бид гурав төрийг төлөөж бог замтантаа шашин төрийн хэргийг зөвлөхөөр ирсэн юм.
Хэмжээд ирэхэд хаан засаг явуулах шийдвэрийг ардын нам ардын засгийн газраас таны сонорт хүргэхийг бидэнд даалгасан юм. Та засгийн газрын шийдвэрийг нэг л удаа буцаах хэрэгтэй. Хоёр дахь удаага буцаах ёсгүй гэж байгаа юм шүү дээ. Номын ач тургч таны тааллаар явж, их Орос улсын тусламжийг түшиглэн ардын намын журамт нөхөд бид энэ засгийг тогтоон эрд чадал эрдэм бэлэг юуган гэрэлтүүлэх шинэ Монгол улсыг байгуулж төр шашны хослон баригч Төмөн наст Богд хаан таны ачийг санавч таны альжаа зүдэрлийг ойшоон лагшин тунгалгийг ирэмэлзэн төрийн талын нүсэр ажлыг ардын засаг өөртөө авч Төмөн хувраг шавь нарын чинь хэргийг танд үлдээлээ. Энэ улсын ирээдүй хойчийн төлөө хаан та анаа санаа зовж угаад өчүүхэн би их баярлаж байна. Мориносон буулгүй ертөнцийн талыг эзлэх амар хаан харин мориносон буугаад төрийг төгнүүлэх гэдэг хэцүү билээ. Энэ бол эзэн Чингисийн үеэс уламжлан ирсэн үг юм шүү. Олон шавнар маань энэ бүхнийг болгоосон биз дээ. Арчиг эзэн алдчихсан төр гүрнийг аварчхаж болсон юм. Байлгаад байж боллгүй дээ. Таны саяын айлдсан сургаал бусдаас булаасан нутгийг хэлснээс их нутгаан эзэн хүнийн захирахыг хэлээгүй болов. За одоохон дуслаа. Чи гачин хүү юм аа. Дандаа л нойргоо хонох юм. Одоо унтаж амраач. Өнөөдөр бүтэн сойдэр тийм ээ? Тийм ээ, тэгэж өгнө. Хоёулаа гадагшаа салхинд гарыг. Айл хонороор орж амтайх дүүтэй уулзъя. За тэгье. Мороор явах уу? Тэглэггүй горгүй. Үд хүртлэл. Дөнгөж үү? Тийм. За тэгье. Хоёулаа захаар дээр өнгөрөх үү? Яах гэж? Яах вэ? Юм сонирхъя. Монгоч гэж монго. Ёстой даргаанд хийцүү дээ. Биш ээ, биш. Би мэдлэггүй яах вэ? Ёстой дарган хийц чинь энэ аавын минь нэмэл. Сүхэй. Хараач. Яасан хөөрхөн морь вэ? Чи битгий их хорхож хараа л да. Эзэн мэдчихлээ. Одоо үнэн талийг чагсан. Хөөхөн цохор юм. Хөнгөн хөдөө шинж байна. Эмэгтэй хүний илмар юм да. Юу гэх асуугаад үз. Наадмууд үдгэр хайрчин та хоёр шиг залуусын сонирхдаг морь биш ээ. Харин энэ цохор морь болж мөнгөтэй болоод авгаатай хайртай хүн авдаг л морьны нэг зайхаа. За чи дуудав. Үнийн битгий асуу. Явъя. Хей! Ай! Ажигаа сайхан байгаа дээр авахгүй юу? Энэ сайхан авгаа заяалгал тохоо та.
Чи мэдэрч 8-нд нэг хэр зэрэгээ үзүүллээ те. Яасан хэцүү хонз вэ? Ганцчаан гэдэг чинь хүний нүд агнаж байдаг болов. Үхөө цаатгаараа ойч. Тагла. Заах дүүнэр минь. Ил агшин амар тунгадаг мал сүрэг таргандтай зусж байна уу? сайн байна уу. Сан байна. Оо, аднатдаг үү? Би уг гарлаараа ёсд байсан шүү. Үгүнгаа Энэ хүн Баатар ванги, энэ хүн Эрдэнэ ванги, энэ задуу Тойрогт ванги хүн да. нутаг орноор сони юу тайд? Одоохондоо 50 шүүд байна. Тааштай жоохон юу болдго юм да. Улмаг 50 болох юм шүү. Ёстой. Энэ ардын засаг гэдэг чинь тэсэж өгдөг юм бол аваад засаг шиг санагдав. Хай бүүмэж. Манай хошууч одон замын уурзроод ам борон юм нүцгээ. Энэ засаг харбагчуур юмнаас салгаж өгнөглөө. Гэхдээ даанч бурхан зүггүй хэцүү юм доо. Одоо эдийн туугаад явчихгүй болж хоймор байгаа бурхан шүтэж ямар байна? Нүгэл. Энэ ардын нам чинь баахан орон зэрэг дагуулж ирсэн ба. Харин дэ чи нөгөө цагаан гайхнуудыг бодоход их туус номхуулс гинэ. Үмэд. Баатар цагаан хаана алчаад ирсэн уусраг ирсэн. Энэ яши юмноо чи юу самтгдээ. Богддэн хааны маань хэмжээ цаад дэгч юу гэсэн вэ? Эхгүй хаан гэдэг чинь эвэргүй дэг. Инээч биш те. Хаан нь эрэхгүй болон улс нь хаавгүй бажээд. Тэгээд энэ шуудаа хийсэн үхрийн эвэр шиг улсын чинь хэн айлгаж зайхэрт зүг чигийг олгож явах болж байна. Та бид нар яагаад? Бид нар уу идүү. Тийм ээ. Буруу хойшоо. Над шиг муу эмгэнээ захирч чаддгүй дурсаргоор нь тавьсан хүн чинь энэ төрөвний захирна гэдэг чи ёстой. Үдийн намайг доош нь харуулаад сэгсэрнэ гэдэг болох юм. Ардын нам ардын цэгийн орныг ч та нарт аваад өгч гисэн. Та нар дэрхийн барих хэрэг Бид үү? тийм ээ. Нэрэн ч обноороо хийж зөвж ягаад баримж учирч би шүү. Тийм ээ. Чи зүгээр байна. Би нэ боотай. Энэ огт нээд юм биш ээ. Та бид нарын дотроо бодож байгааг нийлүүлээд дээр нь ардын нам ардын засаг хоёрыг нэмжихээр манай үйлс өлзийтэй бүтэх ёстой юм а гэж нэг эрдэм ухаантай хүн хэлсэн юм. Хэн хэлсэн бэ хүүгээ? Лэни багш шүү. Тийм ээ. Дэлхийн хувьсгалын их удирдагч Ленин. Нөгөө хүрээний улсын баг дээрмдээ цугтаасан 300 цагаатаа одоо бараагийн дэм бодлыг дээрмдээ буцаж яваа юм байна. Хүн хүчний талаар гүсэл минь 300 орчим. Полимад боо 200 юм байна гэдгийг манай дэд бас мэдээллээ. Мэдлээ. Яасан ч одоо үг ярьдгийн бэ. Таврооч тамиртай уулзч байна. Би хойноос ч очив. Юу болов? За, янж мамад буцаад л явах хэрэг болж тээ. Хараад бий. Заах дүүнэр мөн хожим баяртаа уулзцгаая. Ой! Юу баяртай гэж хүлээ. Аваа. Жанжинч уулздаггүй. Таагүй юм болоо. Жанжингэнэ. Жанжингэнэ. Тэм. Миний найз. Сүхбаатар байхгүй. Бурхан минь. Миний намуу. Яасан? Урчгаа юу? Дараа уулзсан шиг би одоо яана. Зүгээр. Чи намайг хятадын гудамжинд юу гэж борсон гэсэн юм. Тэгнэ. Таа чиг нүдэн дусаад байсан. Тийм ээ. Бэний чин хэдийний таньсан. Сансандан хүрх гэж энэ чих мэрийсэн юм. Сайн талаас нь би чих тусалсан. Үлсэн их үтэмжтэй яваа. Эцлэг. Сүхбаатар жанжинг төрүүний мэдсэн бол 5 атим нь болоод яваад хашуураар толгойг нь хаг зөксөн махвал тайжийн тухай мэдүүлдэг байж. Чимээгүй.
Яг да 300-оор зэрэг. Бөөрнөөс морины харчаа дайрах жанжаа. Нүцгэн газар полиматны амруу дайрч болохгүй. Бид тавиулаа бараа гэж юу? Хүрээ орж хүчээ нэмнэ байгаа. За ингэнэ. Энэ зам яваад галтай болно гаргаарна баха. Яг тийм жанж минь. Сэлтрийн хацаа хийнэ. За таагаар үнд байрлана да. Яг тулаад ирэхээр нь буудна. Хол харагдвал буудаж болохгүй. Хөөж дайрч болохгүй, ухарч болохгүй. Мэдлээ. Бадамгай. Жинжин бид гурвыг хаана авчираа тавьчих вэ? Аман дайрна. Юу нэ? Яга нөгөө 300-гийн чинь Сүхбаатар жанжин бол Гацаа гэдэг чинь юу юм? манайхан зэлтэр хийсэн юм гэнлээ. Галтай чинь зэлтэр биш шүү дээ. Мэдж байна хадан гисэн. Хатан туул хоёр байна. Үгүй тэгэхэд одоо яах хэрэг вэ? Хажуунаас нь хад, урдаас нь ус, бөөрнөөс нь бөмбөг, буу, пулмод галалгаар ам ултраад ирсний ах нь хоёр дүүтэйгээ боолгох юм. Тэр бадамгай. Бото. Чихэл зуруу. Зэлтрийн гацаа их гэж байна. Гэсэн хоног цөмөр өнгөрөөд явчихсан. Мөн гацаа хийвэ. Одоо энэ рүү үргэсэн гөрөөс ирж магадгүй. Бид гурвын энэ дайнч биш, анч биш, нуугд тоглох гэдэг болж байх шиг дээ. Жанжид болох уу? Дайсны цэргээс олдогдсон 115, алагдсан 47, бусд нь одоогоор сураг чимээгүй байна. Манайхаас алагдсан 9, шархсан 17. Мэдлээ. Жанжин болох уу? Нэг жилиг хийсэн нэг ийм гарлаа. Вы доктор? Да, я доктор. Бацух. Бацухчи энэ ачаатай морд энэ офицерыг аваад яв. Оросын эмнэлгийн хороо Котовт ачаагийн дамирын тушаа. Танкны ялт юм шүү. Мэдлээ. Загд чи яасан бэ? Цухтаасан 2 цагаантны хойноос явсан. Бадам? Алагдсан. Юу?
Тэгж яв. Чи мард. Загтай хонос яв. Хэлээ. Тийм ээ. Галтай буднай дуу. Зэлтрийн гацаа хийсэн. Вэ яхад те? Өдөнчтэй. Таныг гэдгээд босхоор Төмөрөцгийн газар элтгэл оруулна. Тэгээ яаж вэ? За. Одоох явуулчих юм. За тагмад нэмлэгээ хараа. Бодоогоо би энэ муу гэртээ хэтэж байна. Мааран баваад ач. Орос доктор зүгээр юм биш үү? Гүйгүй. Өөрөө мааран бөгж байна. Мэдлээ. Ачгүй. Би чадахгүй. Та нар намайг алгахгүй юу? Чи юу гэж ордод байгаа юм? Би тэр орсоор чимчдүүл чадахгүй. Монгол хүн орсын юу тохирохгүй. Яа. Сэжим тогмод аллаа. Доо. Чи өгөх гэж хөвдөж бас суурхад тараана. Та нарыг минь хийж яасан юм? Месэр хагдасан мах юм гинлээ. Та тэр дуудвуу. Би чинь орсын мэсэнд өгөх нь Хэн хагалах юм бэ? энэ хоёр нь биш ээ. Нөгөө шинэ доктор нь. Шинэ гинэ. Тийм ээ. Дижээлдүү, сахалтай. Дандаа хагалгаа хийдэг дууд хүм. За чи дуудуу. Хагалсан бүхнээ босгодог хамгийн мундаг их доктор нөх юм байна. Аваад явна наадах. Төрийн минь сүлжлээ авах юм. Энэ сахалтай энэ чамаа месэр имжлэх юм шүү дээ. Энэ үү? Их бурхан минь яадаг вэ? Гүй чи юу болж байна тань? Месэр чинь цагааны хутгаж намайг адуу. Вэ их бай шахсан болооч. Энэ үгээр чи шахны хатан болж чадчих ч нүг гөөрэ чи цараа. Надад тэр зүхбатар жамсыг дуудаач. Би дамжиныг үгэж өгөх. Би энэ дэмжлүүл чадахгүй. Уусаа бодож чи Бай чи бигэн гэдэг. Юу чи бай. Баранх. Чи тагаамтал тийм ээ? Аяа. Чи гастай болно мэдлээ. Би чамайг барьж зүхбатар төгсөн тийм ээ? Тэгэхэд би чамайг алаагүй. Одоо чи намайг ална. Вот в чем дело. Я только что понял. Идем. Би ч гэсэн мэдлээ. За гүржиг минь. Чамайг өөр эмчээр эмчлүүдийг чи одоо гэгдэх юм. Амар. Бид ярилцъя. Одоо яад юм бэ тэгээд аа? Энэ доктор бол цагаан сэргийн хүн. Саяын тулалдаанд баригдаад энд ирсэн хүн шүү дээ. Гүржийн барьсан хүн байж. Да, он. Тэгэхээр одоо яах вэ? Доктор, би Сүхбаатар жанжид хэлнэ. Болно? Нет, это хун. Общий наркоз. Он тулна. А потом я. Ойлголоо. Энэ юмч одоо унтуулаад дараагаар нь өөрөө хагалах нь байна шүү дээ. Тэгээ. Болно. Сайхан мэдээрээ чи сүхжинжинэ байгуулсан ардын засгийн мэлгээс зүгтаасан шүү. Чамайтай. Чи би тэр цагааны чорсоор тэгээд яагаад? Чамаа одоо өөр хүн эмчлэх болсон. Ямайтай. Төрийн мэс үлдэл өршөөж авъя. Агмитва. Шатад маранбаг эргүүлж яваач эмч үрдэхгүй гэсэн байх. Авч болохгүй. Эмнэлгийн хороо байгуулах тагтаад үн төлбөргүй эмчилгээ заасан байхад барьц авсан шунхай итгээд. Барьц гэж дээ. Өвдсөн хүн өгчэнсэн, эмэнсэн хүн автадсан самбай энэ чи хоёр шүү дээ. Та нар удахгүй тэр заншлан байна. Зөө ясан шоронд хийх хэрэгтэй байсан юм. Тэгвэл тэр тогтоолт чинь шаргацсан цагаан орсыг эмчлэх гэж байхгүй шүү дээ. Гэдний цагаанаараа байх улаан болох уу гэдэг та бидний халамжаас шийдвэрлэх хэрэгтэй юм. Дээд мөн ч хэцүү байна даа. Эмнэлгийн хорооч зүгүй юм хаач. Амар байна уу? Сайн байна уу тагмад дарга? За хэлээ гуравсаа. Тагмад гоо
Саяшаа орохгүй яагаад? Чи чанаасаа буумааргүй наа. Ихэ гурван яриад саат хийж яах вэ гэж бодлоо. Игэн хамуусын дэрэг байсаар их ясархоо. Наадах чинь хэлхэн тасахын үед ийшээ орох. Бид хийзав хонгор минь. Бид хоёр явсан. Чамайг хэлвэ. Буруу хэлсэн хар тантнууд. Та хоёр орлоо. Цав? Болохгүй. Бас зэрэг ясав. Үгүй, миний яс. За. Мэдлээ. Та хайчих нь уу? Сүхбаатар хэлье. Хинтээ уулзна гинэ? Сүхбаатар жанжинтай уулзах учиртай хөө. Би авлагтай. Та хүлээж бай. Жанжин хүнтэй уулзч байна. Орж болдгоо. Тэгвэл чи дуудаад бай. Та санаа суу. Жаахан хүлээж бай. Бум хорондоо одоохон гарна баха. Та бити яарал да. Юу? Бум хорондоо энд байгаа юм. Тэгвэл би гадаа хүлээж бай. Нөгөө тушаал билнэ үү? Би дээ. Чи онцгой гэлцийн намрыг надад таныг яригэж. За. Ма, унш. Тэгээ засгийн газраас таныг тамсаг уулгацсан зүүн хязгаарыг технологи сайдаар томилж байгаа юм. Юу? Гүсхэн чи чинь гал зурв. Би тэр сайд майдыг чинь яаж хийж чадах юм бэ? Арахгүй. Та заавал чад. Чадхаас өөр арга байхгүй. Чи намайг мэдэн шүү дээ. Би ямар урд өмнө ийм алба хааж явсан биш. Таач намайг мэдэн. Одоо хөвсгөл дүнч ажил зүтгэлтэй хүнсэн байна. Тэгээд ч би таны сандыг асууж байгаа юм биш. Тэгж асуух цаг биш. Байна. Дамрын чи Хатанбаатарын улаастагаас бичсэн зурвсыг үзв үү? Тэгсэн байна. Хариуг нь яваа. Хараач хачигл уусан. Энэ хөө чинь гаминтай хамт орохчих юм уу? Авалгаан авахаас нааш орохгүй нөхөй сүнс нь орогдоод өгөхгүй амт юм байна. Чамайг бодоход энэ төр өгөх юмтай. Өгч гисэн болохоор авах юмтай хүнтэй. Ардын цэргийн хүс залгуулсан ганцхан чи биш. Чиний өгсөн 9 муу шар. Энэ төр миний зүтгэл оролцоог бодож хэр таарсан хөвөөх нь гарцаагүй юм. Би ямар танараас хяактын булгаарын завуудыг нэхэж байгаа биш. Үгнэ мө хачиг. Чамд санаа бийдтэй. Гамин дийдсэн бол чи Эрдэнэ ангийн гушиг гуйх байсан. Борон дийдсэн бол чи жанжин болох байсан. Юмыг яад мэд бүгд орон дээр мод байц. 9 чараагоо даргсан залтай муу хачиг. Яах юм бэ? Жанжимын ямар өвдө тусдыг усаар ачиг бачаар гихчээ аддаг сүлд намайг буудаж Та битгий баашил. Бос. Бид л уурчин биш. Дамрын тав хүрээхний нутгийг мөнгөөр төлөөд явуул наатахыгаа. Тагмач чи наашир. Сүхмэ. Энэ луусан гэдэг чинь өнгө нар тусгаас өргөсөн ёстой чон. Би л бол ингэж ясрахгүй байсан. би 9 шарынхын оронд ганцхан сумал өгөх байсан. Дооч. Төрийн яаман дотор сагсуурч хүнд буу тулгалан гинэ. Энийг цаглагт хий. Хэй таныг уу? 10. Гүс сүхмэ. Энэ жарыг хатуулж байгаа юм биш үү? 15. Үгүй чи өөрөө бодод энэ луусан гэдэг чинь Тагматыг цаглагт хий. За нөхдөө. Дахин давтаж хэлэхэд зөвлөлт Орос улсын Эрхүү хотно очоод ялангуяа орос хэл, онсон техник, цэргийн эрдмийг сайн сурдаг юм шүү.
Зүүн хязгаарыг тохируулах сайд нөхөр Бумцанд. Сая надад эрдэнэтэй мэдлэгтэй дарга нар нэхэж байна. Бид та нарт найдаж байна. Та нар хэдий ч нэ сайн сурч ирнэ. Манай хэл хязгаар төдий ч нэ батмих байх болно. Мэдв үү? Жанжимэн амар сайн уу? Сайн. За та сайн байна уу? Бадамгаа та юу гэж юм? Бадамгаан сайн. Гэхдээ сайн чичтэй. Хүмүн. Шүүмэн. Та суу. Чи таг мэдээгаа юунд шормт хийж явдیں۔ Бадамгаа минь хийлгүй болохгүй. Халуугүйдэг хатуу ширүүцэд. Хажууч нь хань болж явсан амтын шүү Харин дээ. тийм. Миний хайртай нөхөр таны хайртай хүү. Дэгдсэн мал жанжимэн. Таг мэдээгаа Та гэртээ эрхлүүлж, би энд эрхлүүлж үйж энэ хүнийг эвдэж гүйцэх нь. дайн дажинд нэмгүйсэн оролцоод ирсэн амтныг одоо ийм сайхан цагт 20 цагдаад яана. Буруу Бадамгаа минь. Одоо түүнээс ч илүү нарийн төвөгтэй осолтой цаг. Бил. Таны энэ дуулагч буруу. Та байна шүү. Тогмодод уйл. Сайн үглээд уйл. Загна Хизээ тэр гарахаар ичэндээ загин чадхлууд хайлаад байдгийг чадаж илүү. хүмүн одоо гаргаад өгч болохгүй юу? Бадамгаа минь. Би танаас тутахгүй хайртай болоод л гаргаж болохгүй байгаа юм шүү дээ. Мэдлээ. Ичэн 5 хоног дэс. Ганцхан энийг л Сэргийн хүнд энэ болохгүй. Бадамгаа битгий уйл. Гэхдээ түүнээс гадна таны лагч нөгөө зураачийг олсон. Бурхан зурдаг намд олдох юм. За. Тэгвэл би хаягийн хүнээр өгөөд явуучих. Орж болох уу? Орчихсон хоёроо асуугаад байхдаа яадаг. За, сайн сууж байгаарай. Өөр хэлмээр мартсан сансан юмгүй юу онцгой минь? Онцгой хэлцгээд чинь уймраа чавц биш. Гэхдээ та тодорхой үг хэлж байгаа. Би хатуу ойлгосон давталдаг бай. За. Онцгой гэж. Чиний нэг том тушаал уу? Чухал тушаал. Одоо ерэн чухалгүй юм гэж хаа байна? Дамби жанцсан бодоогийн захиатаагаан явуулсан ардын журам цэргийн малгайг өмсчоод гар бөмбөгийн чиний толгой дээр тэслэх дээрээс чи чухал байж юугүй юу гэдгийг сайн мэднэ. Малгайн захихгүй бөмбөг нь тесрэхгүй байвал яана? Тэгж бодож болохгүй. Цаад чам чин зүсийн хувирахтаа тун бэрхж өгдөг. Тэгээд Монгол, Төвөд, Хятад, Орос, Бурят, лам хувилгаан гэдээ бүр янз бүрээр зүсийн хувирах чадна. Жава гэдэг гэж тэнд ашигэрч сажламанд төвчөрхэд эдгээр миллион зогсох нийт. Сажламыг бид үгээрэн бодъё. Жава гэдэг юм бид түгээр нь болохыг бодъё. миний хөцөөрөө. Сайн өдөр шүү дээ. Би үдээ хойд усаад явна. Оо тийм. Тогмод алгаа. Харин тийм бэ? Яачих вэ? Хачин хүн шүү. Хүмүүр чад өөрөө байдгүй. Хой диждгаа. Ээж хаачва. Өвдөд гарч явж харагдсан. Хүний ээж гэдэг үү байна. Ороо тайлаа зүвчихсэн юм. Болчихдог.
Я вас. Баяна. Баяттай. Ичи хайчдаг. Юм да. Яа. Хүч. Би энэ мөнгө хараад байна шүү. Яа. Ой, чи намайг доктор. Та миний доктор бийсэ. Сайн байлгүй яах вэ? За таны бийсэ. Яриангүй тун сайн. Их сайн байна. За сонин сайхан юу тай? Би дуусаа. Та намайг мэхэрсэг. Муу. Чи галтай болныг санаж байна. Тэгэд чи намайг алаагүй. А би ч чамайг алаагүй. Тийм бид дээ. Тийм ээ чи. Сайхан наадцгааж байна. Багш минь хүн амьтан ярих нь их л нүгэл хийсэн юм гинүлээ. Энийг л ариутгаж хүүхдэрийн ам насыг даатгаж болгоож хайрлаа. Ямар дайсан миний сэлмийг авч намайг харлах юм бол. Ээж минь. Та одоо миний сэлмээр юугаа хийдэг байна да? Миний хүү яваагүй л байна уу? Та намайг сэлмгүй яаж явна гэж бодов? Тэр ороо надад ярихдаа өнөөдөр ажил албагүй сайн өдргөө үздэй. Сэлмээр яах гэ? Бургаас ч авчих ёстой байсан юм. Тэгвэл хангин нүрсгөл аваад явахгүй яага? Ээж нь чиний төлөө. Миний төлөө мөн тус хэрэггүй. Та хүүгээ маргаа шийтгүүлэх тус хийчихэд. Юу? Аашгүй хоёр хүрээд ирв. Энэ хаяг нь Бизягийн аймгийн лам юм байна. Нэр нь Шарав. Одоо нааш нь шууд аваад ир. За. Тэр намайг жанжи яах юм бол? Тэрэл хэрэггүй. Яв дөргөө. Мэдлээ. Аш. Алдчихва. Хоёр тарих минь. Өөрөө уудыг бодоход хамаа тэнгэл ам байж тээ. Хаанаас тагмад дугаа алдчихва гэж хэлхийг бодоход нэлээ явдалтай зэтгэр байгаа л да. За дамбуу алда Шарав гэдэг үү? За, тийм ээ. Ардын намын тэрэг яамны сэлэм тагмад гоо дуудаж байна. За явъя. За. За бошоо. Тэрэг. Таны юу ямар сайн уу? Гэгэн жанжимэн өршөө. Байз. Та яаж вэ? Бос, тийшээ суу. Та юунд сандрав? Би буу зэвсгнээс айдаг хүн. Юу? Ардын намын цэргүүдээр Тэхсгүй юмсан. За тэгээ таны бие лагшин тунгалаг уу? Минь сайн л байна. Таны бие лагшин Гэмгүй сайн л байна. Та тэгээд бурхан их бүтээж байна уу? үннээ хэлэхэд би ядуу цагаачлаа. Наандаж гидсэн гэж цаандаж хойдносаа бодоод нүдэн эцээж гараад хилээд суудаг юм. Босоогоороо хоёр чи. Хөндлөнгөөр чи хагас бурхан багш бүтээхэд та юу авдаг вэ? Өхгүнээс өшгөл мэддэг юм. Воин хорогдох болов уу гэж бодоод өгснийн лавдаг да.
Шарвга та энэ зургийг надад томоор зураад өнгөөр ялгаад өгч чадах уу? Би шанх хөлсийг гомдоохгүй. Энэ чинь Орос бурхан юм уу та? Үгүй ээ. Орос хүн. Бурхан биш ч ил хүн. Гэхдээ би их шүтдэг юм. Номтой хүн үү? Номтой. Тун их номтой. Энэ хүний номыг дэлхийн бөмбөрцөг дээр маш олон хүн биширч байгаа юм. Хайхаа. Ардын намын номтой таарах уу? Ардын намын сургаал гэдэг чинь энэ хүний ном л доо. Та өөрөө номоор ямарав? Би ч бурхан бүтээхийн эрхэнд л хэлтгий захтай дээл өмссөн хүн шүү. Жинхэнэ номоор гэвэл та тэгээд миний гуйсныг яа гэж. Төрд маань тустай юм бол яах вэ жанжим минь? Тагмч чи Шарвга гэртээ Жанжим минь би ганцаараа дэгдээ тарьчих. зүгээр. Чи жодооч хөргүүлж. Чи чанаар уу? Тийм. Тэгээд чи одоохон буцаад ир. Гэтэл Энэ чинь өнөөдөр арай л миний зүрхийг хагалцсангүй. Юу гэж? Хэн ирэх юм гэхтэн Сүхбаатар жанжин ирэх гэсэн. Яах вэ хөргийг тэгж айлгач? Би чинь хоёр жанжинтай хүн шүү дээ. Ээж, наржмаа. Ээж. Би хэд хоноос хол явж магадгүй боллоо. Юу? Хол явж магадгүй. Бас л Үгүй. Дайнд явах юм биш. Явна гэхээр л ээж сэлэм рүү харж гин. Тэгэлгүй яг энэ мессеж чинь энэ дэлгөөтэй бахаар ээжийн дотор уужин байх юм. Нэрээ тийм тийм. За тэгээд энийг аваад явна гэдэг чинь иймэрхүү юмны урдаас явна гэсэн үг шүү дээ. Одоогийн миний явах ажлын сэлэм шиг хэрэггүй юм байхгүй ээж. Чухам юунд явах юм? Одоохондоо нууцаа. Хэрвээ бүтэл миний хүн бол тэрсний хамаг хэрэг бүтлээ гэсэн үг. Эрдэнэс орох юм уу? Хаггүй. Чихэр удах юм? Бүү мэдээ. Жанжи ямар олог гэлэх штэ. Хайлээ. Ха? Нар шиг амжсан л да. Бууд залах байсан юм. Яв. Чамаагд Сүхбаатарын муу тагнуула. Чи намайг мөрдөөдгөр салгаан болжээ. Чамайг энийг гайд гаргачих яагаагүй. Та нар арган бараад Москва орж Баатар барих болов би. Би чинд зүгээр суухгүй. Ардын намын модон тамгыг хэн сийсэн бэ? Би сийсэн. Тэгвэл ардын нам, ардын засаг гэдэг чинь би л байгаа юм. Хэн шашин тэр хоёрыг хослуулж чадах вэ? Би чадна. Би чадна. Та надад босоо дэрвэлжин зур гэсэн. Би ингэж зурмаар санагдаад. Тийм байна. Та энэ бөмбөрцгийг юунд зурав? Та өөрөө хэлсэн штэ. Дэлхийн бөмбөрцөг дээр олон хүн шүтэж биширдэг Ленин багш гэж. Тэгвэл энэ хоёр товгийг Ардын намын ном чинь энэ хүний ном болохоор таарах болов уу гэж бодсон юм. Таарлгүй яах вэ? Тун сайхан хөрөг болж. Тогмод минь нөгөө шан. Би урт иргэнийг бодоод бурхнаа жишээд олгуулчих уу? Гүйг. Би бодох ёстой юм. Эхний захиалга юм байна. 10 янчаа болох уу? Жанжин минь. Би өндрөөс 8 чи түн баш дагнад зураад ийм шан авч байгаагүй юм. Юу хүн зуруулсан хүний сүсэг мэддэг юм гэд та хэлсэн баха. Арай дэнд үнтэй юм шүү. Үгүй. Манай шинэ үеийн уран зургийн анхны дээж нь энэ болох ёстой. Шарвгаан уран авьяа саргаг ухааныг энэ тэр муу үндэх хэсэг байна.
Агамта. Чи шаргаа гаргаж өгөнгөө хэдэ хатаас болоод. Мэдлээ. Жанжа, энэ болох уу? Болно бол. Али би хатаа. Нурууч намд. Яг энэ. Алиух анашир. Амьд имсгэл харагдаж байна шүү. Өгсөн зурагтай болж адилхан юм. Чухам өөртөө ямар болж юу гэдгийг очиж илвэж үзье. Жанжа. Би танд юм хэлчихмаар санагдаад байх юм. Хэл. Хөөе юу гэх юм бэ дээ? Та бүхэн яваад хэр энэ бодоогоо ерөн сүйд хийчих юм биш байгаа да. Мэдих улсын мэдэж байгаа юм битээвтэй хоёргүй болоход байдаггүй. Харин чиний бодоогийн төрөг орох юу болж байгаа гэдэг. Эхнэрийнх нь шүү дээ. Бодоогоо ирдэж хамаагүй юм. Тийм үү. Тэгвэл биднийг ухаснаа чавсан ирж амжихгүй нэ. Өөч их л яарч байгаа л да. Тэр чарахгүй дээ. Би дахиж хэлэх юм бичээд үлдээн. Хавар гарт нүгэн шүү. Сайн байна уу? Монгольский друзья. Монгол найз нараа. Я о вас много слышу. Би таны тухай их дуудсан. Ийм залуу хүн гэж бодоогүй шүү. Эрхийн улсуудын их багш Ленин амар амгалан байлтгая. А что делать с молоком? Энэ сүг яах вэ? Надо пить. Ухо. У нас в России преподносят хлеб-соль. Манай Оросд бол талхтаа ус байдаг. Төсөөтэй байдаг юм байна. Чем богаты, тем... Юугаараа баян түүгээрээ дайлна гэж үгүй шүү дээ. Садитесь, товарищи. Сууцгаа нэгтөө. Сууцгаа. Прошу. Я очень рад встрече с Та вами. бүхэнтэй уулзсандаа баярлаж байна. Мне рассказывали... Та нарыг ирсэн тухай, бүх ажил амжилттай болсон тухай над танилцуулсан. Ми очин даваалны результат ми тэрэг аваа. Хэлэлцээний үр дүнд бид их баяртай байна. Энэхүү хэлэлцээр нь манай орны ганцаархан байдлыг эцэс болгосон. Советской России тоже... Зөвлөлт Орос бас ганцаардаж хэцүү л байсан юм. Я уверен, наши... Манай хоёр орон сайн хөршүүлж, добрые соседи. ах дүүгээ наримдал тогтоолоо. Я, например, Би хувьсгал хөдөлгөөнд жишээлбэл 30 жил оролцож байна. и по личному Хувьсгал опыту знаю, хийж как... ард түмний гадаад дотоодын дайснаас чирүүлэх юм бихийг би туршилгаасаа мэднэ. Да, 30 лет Тийм ээ. борьбы. Эрхчлөлийг олсон төлөө бид 30 жил тэмцсэн юм шүү. Шантралгүй тэмцсэн. Обрести свободу. А в дальнейшем, я уверен, не Алстаа только зөвхөн хоёр биш, олон орон эрхчлөлийн үзэл санааг хүлээн авна гэж би итгэж байна. единственный правильный путь для каждого трудящегося вашей страны. Та орны хөдөлмөрчдийн ганц зөв зам бол зөвлөлт орсон ажилчин тариачинтай бат холбоо тогтоож, өөрийн орны болоод аж ахуйн тусгаар тогтнолын төлөө тэмцэх явдал юм. Да, это будет классовый союз пролетариата и скотоводов. Энэ бол пролетар малчин хоёрын ангийн холбоо хамгийн бат ариун холбоо юм. Ваша страна может и должна идти по некапиталистическому Танорын пути хөрөнгөний развития. хөгжлийн замаар хөгжих бололцоотой Главным условием, хэвчээстэй. обеспечивающим переход на этот путь развития, будет усиление... Үүнийг хангах гол нөхцөл нам засгийн ажлыг хүчтэй болгох, түүний үр дүнд хоршоолыг хөгжүүлэх, аж ахуй, соёлын хэлбэрийг шинжлэх явдал мөн. национальной культуры. Я верю, что Монголия Монгол орн тэргүүний хөгжилтэй социалист орн болно гэдэгт итгэж байна. основой для осуществления всего, что я Тэр сказал, бүхний үндэс нь та бидний саяхан байгуулсан гэрээ болох юм. Народ! Одоо ингээд энэ мөчөөс ихлээд танарт освиг хадах залуучуудын гишүүн болж Оросыг тэринг даваад хүнсэлдэг гадаа. Освиг хадах залуучуудын амтгаа ураа! Ураа! Нэчээд Ишин хөвчөр Аржин харинцэн Агмин харин хам
Мэдтэн ханжид. Амбын хүн. Амбын далгарма. Аугийн осор хөрөнгийн шагдар. Яаж өгөн хавчи? Хоёулаа түүнийгээр даах ёсгүй юм бол таны наад гарчин гэсэн даах ёс байхгүй. Тийм. Ардын хонцлын бодлого чамд таалагдахгүй байгаа бол тэргуунаас өгöd чамд залуучдын нэрдийн гişүүд авахгүй. Таны наад хийж байгаа ажил чинь байна шүү. Хувьсгалын ажил биш. Босхийг хадах залуучууд чинь намын дайчин туслагчд байх ёстой юм. Ардын хувьсгал чам шиг харин дуусахгүй. Ардаар дуусдаггүй ардын хувьсгалыг та нэг үгүй. Энэ хувьсгал дүүн хэргийг чурхай түрнүүдээс хийг тангир цай. Яг минь яаж салчихсангүй. Чи бас юу болоод дуусчих вэ? Таны юмч одоо хоёр чинь сумны шарах гэж байна шүү дээ. Хадны суур шиг болсон шүү. Яг та ганцхан би дуулаа биз? Өнөөдөр чи дуулна. Маргааш ижи чин дуулна. Нөгөөдөр болоход энэ хүрээний тэн хагсан дуулна. За хаанаас та? Чамд өштэй хүн байсан болов? Магадгүй. Эсвэл андуурсан болов? Магадгүй. Согтуу юм болов? Магадгүй. Магадгүй минь чи намайг хараач. Энд ч одоо юу болж байгаа хэрэг вэ? Хөлтөс залуучуудын гишүүн болж байгаа нь. Чи өөрөө санаачлаа юу? Танахны чинь хүүхэн бүгдээрээ гишүүн болсон шиг дээ хангарна. Үгүй гишүүн болоход гизэг ямар хамаатай юм. Үгүй энэ бодоо. Бата юм хийж байна да. Чиний хүүхэн гишүүн байх ёсгүй гэж юу? Байна. Тамирын нөгөөдөр суулган шиг байна гинэ. Мэдсэн. Богд өөр орцголоо юу? Өөр хэн. За. Мо. Ердөлөө. За мэдлээ. Богдлам яах гэж? Чамаа гизгэн тариулж гишүүн болсон гэдээ болоод богд тэнд гизэг тавиулж бас гишүүн болох гэж байна. Сайн байна уу? Сайн. Буалсан гэж биш үү? Тэгнэ. Би цаалгатай. Уг нь ч хөнгөн тусч л дээ. Би маргааш ажилдаа очно. Цэргүүд дотор шуган гарч, зарим цэргүүд чөлөөгөө тарж харьцааж байна. Яагаад тэрвүлээ? Эхнэр хүүхнүүдийн үсгэдийг тайрлаа гэж. Энэ бол олонний сэтгэлийг алдагдуулж манай хүчийг задраах гэсэн дайсны арга. Энэ балаа ажлыг зогсооно. Би энэ тухай дэжинжин чавалсанд илтгэнэ. Харбинаас Юнгхар гэдэг Америкийн худалдаач 3 хоногийн өмнө хүрээнд орж ирсэн болов л та. Мэднэ. 3 биш тэр чинь 7 хоног байгаа юм. Номтой бодолд байгаа биз? Ер нь манай онцгой хэлсэн хүн бүлээр мөн ч тотмог байна шүү. Жанжин нэрээ тагмид байгаа манай дөгнө гэсэн юм. Тагмидыг бодоогоо хардал сэжиглээд байгаа болов л та. Тагмид бодоогийн хүүхний дүүгийн хойноос шагшаад байдаг. Цаадах нь өөрийгөө мөрдөд байна. Агаас сэжиглээд байдаг. За гэрэмтхэн гэлбэлзэн гэдэг чинь энэ. Тагмид чирэн зоригтой самбаатай гавшаар багшаа. Хаяа дур зургаараа аашилдаг гэмтэй хүн. За хожи яв. Харуул манайх ажлыг шангал. Энэ охины усыг сүүлгүй шаадгаа шиг. Харин ээ. Цаг зүүн болно гэж. Толгойтой 5 хайлгас чи зүгээр байх юм байлаа. Өнөө бодоо сайд өдий төдий амьтны үсгэзгийг албаар хэргэж хамцыг нь мухарсан гэнлээ. Ардын засагт гэзэг ямар саад хийсэн юм бол Бүүзгэд. Яста мууяр байгаа да тань. энэ ламын охин хамт амирын төшөлтэй суусан гэлөө. Тийм гинлээ. Энэ засаг талд өшмөд юм багтдаг юм Аа аа. намайг миний хүүхнийг аавдаа юу? Чимгойлогч манай дэмэл цэлэм хоёроо чирж орж ирсэн мартаад одоо охины мөгийг огтлол нэгнэ. Чиний ихнэр заавал сахил хүртсэн чавнч байц. Чавнч юм байх юм бол чи тэр сарлын торош хүүхнээ өөр газар сольж ав. Би чинь та жаахан тайвшир. Элэнцгийн чинь ээж
Чи миний хүүхний заяа буйн огтлуулж байгаа мó? Ухаан санааг нь хайчлуулж байгаа мó? Чи миний би өөрөө сонлоо их шиг болсон юм шүү дээ. Ястал усны хорлол усны бузар болж байгаа чинь энтэй. Ичи минь хэрхсэн гэнцэг дахиад урган ш. Ухайл да. Холоос ирээд хот минь их. Хотон дараад гуц минь их гэхчээр их гал зурхнэ. Өнөөдөр үсийн маргааш толгойг авч мэдэнтэй та нар. Дамир минь чи зүгээр манай дихэхэн гай болоогүй дээр одоохон зайлж үз. Би танай дээр хуйсгалж гişүнгүй чинь болоод л ирсэн хүн. Ичи минь тэгж болохгүй шүү дээ. Илжиг модон хударгандаа гэж мөн дөө. Тэгвэл хоёр муугуулагч минь хөдөлцөө зайл. Би танай дээр бодоогоо чинь айхгүй мэднэ. Манчрын хий төрөө хоёрын хооронд хэлсэн нэг мөн алсан юм байсан гэсэн хаана. Ой жоо. Ухаа бодлого амтан доороо ингэж юм хандсан. Тэгээд бэлийг шатаацах хэрэггүй. Тэгсэн ч явсангүй. Ор. Чиний хэлдэг чинь зөв. Гэхдээ тэнцсэн арга чинь буруу. Мэдээ сууцгаа. Заанахад байдал ямар байгааг та бүхэн мэдж байгаа. Ийм үед ардын номын бодлогыг олон түмэн зөв ойлгож, хувьсгалын ажлыг улам батжуулах хэрэгтэй. Юуны өмнө нам авилын гишүүдийг хороодоор явуулж, олон түмэнд хуулан сэнхруулах ажил хийх хэрэгтэй байна. Явх улсын нэрсийг гаргаж ийн ороо цуглуул. Би заавар өгнө. Одоо та нар харьяа нам авилуудынхаа үрдэж бүгдийг энэ ажилд оролцуул. Мэдлээ. Тэрнээс гадна би та нарт нэг сайхан юм дуулгая. Хойд улсаас цахилгаан мэдээ ирлээ. Жанжны явсан ажил бүтэн. За яамаа. Ленин багштай уулзч гинүү. Тэр үтнэ гэдэг чинь тийм ээ. Та нар бодлоо доо. Энэ дэлхий дээр хамгийн хоцрогдсон орн гэвэл манай Монгол арах байх. Гадаадын дайсанд хэдэн үеэр эзлэгдэж хамаг бэлчээр нутаг мал сөрөг цөм хүний гарт байсан юм. Албан татвар түншин өр ширгээд ард олныг том дээрэмдэж байлаа. Эрхчлөө эрдэн боловсралгүй ийм орныг л ардын засаг хүлээж аваад байна. Мөн ч юм хийх ёстой ёо. Тийм ээ. Хэрэг ах жаврын хувьсгал ялаагүй зөв засаг тогтоогүй байсан бол бид ийм улс болж чадахгүй байсан. Цаашд хөгжиж мандыг гэвэл тэр улсыг л түших хэрэгтэй юм. Тэгээд бид сайхан юм үзнэ. Хэд амьд мэд байдаг юм болж байлгүй яах вэ дамир минь. Байнч, байгууланч, үзэнч бид мөнгө биш ч гэсэн ардын мөнгө шүү дээ. Бодо та өгнө лам ховроггүй. Арай цочмогдож сүсэгтэн олон шавнырын хаан сэтгэлдэн сэг хийж болчин мөгөөдөж байгаа юм биш үү? Харин харин. Тэгээд энэ төр таны зүтгэлийг хэр зэрэгэн лөвдөө. Би бодвол саадуулчин ёстой нөгөө сахилчгүй туулайчгүй болгоно гэдгийн үлгэрээр оруулсан юм биш үү? Энэ ч миний уучлж болшгүй энэ дэгдэл болох нь ч болсон юм. Гэхдээ би тэднэрээр ингэ самруулчихад өнгөрнө. Хол хэвтэн. Зөв. Бид эднийг ингэж дагаж буруутчихсныг нь зөв итгэж болохтой байгаа юм чинь. Тэгээд ч бид шашныхаа хүч савнырынхаа тоог дутуу үнэлж болохгүй. Ялэмгүйрээ төв бол бодтол. Даалмтаадаг сэтгэлээр бит явна. Би ерөнхий сайдан байж байгаа хоногт мэдлгүй яах. Хийсвэрдүүлэн их болохоос хэрэг дээр нь тэмд дийлчих болсон юм биш шүү. Та нар хоримтлуулж байгаа жаал зугаанда найдаж өгөө болчихно. Дими. Чамлаад яах вэ? Бас ч яваа тав хийсэн цогулчихад байгаа юм шүү. За. Би тэрний чинь үзнэ. Тэрнээс гадна би Дамбижанцантай холбоо бариад яггүй юм сэйдчихад байгаа. Шинжианаас хятад цэргийн тусламжчиг бүтэж мэднэ. Тэгээд тэр чөтгөр ховд улаастайг хамаарах болов. Эдэнд зүгээр суухгүй. Ер нь олонний сан сэтгэлийг алдагдуулж энэ ардын засаг дургуйцуулах ажлыг цааш үргэлжлүүлэх нь чухал. Энэ ажлыг би өөрөө гардан хариуцаж хийнэ. Зөв. Энэ ажлыг таал хийж чадна. Бид ч гэсэн зүгээр суухгүй. Их мод минь ер нь яриагаан татаж хөдлөхөө бодъё. Эзэн хаан төрөв аврэ. Ёстой. За та нар минь сайн бодоорой. Гомо юм хийсэн шүү. Таавгүй юу? Гэхдээ зам унтцаг хамтдаг. Хүний сэтгэл гэдэг дааж ярав. Түүнээс ч тэмээгээр болчлаа. Жил явах газар байх та.
галт тэрэг гэж мөн сайхан аяа. Оросын хөрөнгөтнүүд мөн чихэм хийчихв. Төвний ачаар энэ зөвлөлт ийм том хүчрэх булс болсон байгаа юм. Тэгэхэд манайх ямар ч суурьгүй нийгмийн хөгжлийн бүтэн үе дутуу ёстой үзүү дутуу гэсэн үг. Түүхийг алгасна гэдэг ч ёстой байдгүй хэрэг. Таач миний үгэд болох дургүй байх шүү. Энэ тухай хоёулаа дараа чич тавтай ярилцъя. Би таны үгийг зөвмэн сонссон. Тэр бүхний хариултыг та бүхэн хоёулаа хамт дуулж илээж явсан байхаа. Минцайлгүй. Тэ яасан сонин хүн бэ? Залам агч вэ. Чи надад нэг тусалж үз. Аягны хариу өдөртөө актны хариу жилдэн гэж чи надад нэг тусалах болсон. Цачиг хүргэн тамирын дэнэ гэсэн. Тамирын би. Тийм үү. Тэгвэл би өөрөө голцож ярилцдаг хэрэг. За тамирын минь би чамтай нэг юм ярих гэж ирлээ. За ямар вэ? Би яарч төвдсөн байж болох юм аа. Тэгтэл хувьсгалаа шуурхаад гэж бодсон юм шүү дээ. Тэгээ чи тэрсвгүй. Надад тулгаж байгаа ялыг сонссон биз дээ. Би хувьсгал байгуулахад оролцсны хувьд ийм үг сонсох ёсгүй хүн. Тийм үү? Таны тухай ганц хүн яриаггүй. Намын төв хороо бүрэлдүүнэрийн ший. Төв хороо. Очиж хэдэн гэзэг огттой төлөө шүү. Хэрэгтэй бол урахтаа дургана. Би ч бас тэгж боддог юм. Гэхдээ таны хийсэн хэрэг зөвхөн хэдэн гэзэг огтсон хэрэг биш ээ. Олонний санаа хувьсгалаас холдуулах гэсэн хэрэг. Та хувьсгал хийхэд оролцсон. Гэхдээ хувьсгалыг хөгжүүлэхэд саад биш ээ. Дайсан болж гэж жанжины хэлсэн үг яг үнэн үг юм шүү. Намайг богдтоо Бамби Жансантай харилцсан уулзсан гин. Би ерөнхий сайд байсныхаа хувьд энэ гортгны дотор байгаа хинтэн ч гэсэн уулз бүр ихтэй юм байгаа биз дээ. Та очиж Бамби Жансан зэвсэг үлгэж харилцдаг чинь юу болж байна? Хоёр туулаа хөөсөн чин хоосоо хоцорно гэгч болов доохоо. Тийм үү. Би та нарт үзүүлээд өгнө гайгүй. Ээжээ, та гизүгс тайруулсны учрыг олов уу? Иш хүмүн би энэ бодоогийн чинь ардын засгийн том хүн болчоод овоо томоожоо байх гэж бодсон хэвээрээ шивтэй золигч. Тэгээд ахыг албанаас нь бас намаас нь хөөжгөн. Харин ч хөнгөн тусчтэй. Чинад ингэж хэлэхдээ зовхгүй вэ? Намайг буудаж алах гэснээр бодохоор би хутлаа. Үнэ. Дэндвж жолоод надад хэлсэн юм. Намайг хайрладаг хайр чинь энэ үү? Миний чамд хайртай болсон бол ховын хэрэг. Танай ах чинь төмөн тэрссэн болохоор төрийн хэрэг. За хонгор минь. Та тэгвэл тэр төртөөгөө яв. Тэгвэл чи тэр хүргэн ахтайгаа яв. Ороймонд ноён дан. Эрхэмсэг ноён та намайг анхаарч үзснийг хариу болгож би энэ үдшийг хамт өнгөрөөх гэж урьсанд та альжаалгүй морлон ирсэнд би их баяртай байна. Их баярлалаа ноён данзан. Та намайг хэтвэт их өрг. Би бол худалдаа хийж хөлдсөн эцгийнхэн хөрөнгийг далаа давуулж дорно даац хятад Монголын нутгаар 8 хийгсэн ата үржива томоогүй хүүхэд. Над шиг 8-ны хүнд энэ олон гэрээ цаахаар худалдан авах их сонирм байна. Ноён данзан та харж байна уу? Тэр голд 30 тань 3 хашир сууж байна. Бодоо шагдарч бунцэгдэрч даалам 3 гомдсон сэтгэлээ хятад архиар засаж амьд атайлах гэж суугаан энэ. Ноён данзан шашин шавнар хоёроор ийм өтгөн оронд эднийг ингэж басаж болно гэж үү дээ? Тийм ээ. Бодоо 2 морьтой байсан гэх үү дээ. Баяр нь солиод өмсөх хувцастай байсан.
Харгуудыг тогмодыг хаана хаалганы тэнцв. Хүн нэг сүудэртэй байдаг байтал бодооготой хоёр сүудэртэй явдаг болж ядэ. Чамайг дэв шилэрч нэг нар харагчлаа. Тэр ерөөл батурших болдог ба. Гарцгаая. Тэрнийг таних уу? Үгүй. Сайн үдгээд аваарай. Нэрийн тогмод гэдэг юм. Самдан. Танай монголчууд ёстой аманда мөнгө халдвар зөөж төрсөн улс. Тийм ээ. Амны хишгтэй гэдэг. Ийм сайхан түүхий байгалийн баялагын орон худалдааны болоод бусад үйлдвэрч соёлжих талаар манай руу хандж байгаагт нь тун их зөв. Сүүхэд Америк хүн танаа хогдоороос баш юу? Сая доллар шүүж чадна. Ёстой доо. Юм үзэж нүд тайлсан чадaltaй хүн сайхан юм да. Саяхан таны Москвараад ирдэг чинь нэг алхам. Дахиад нэг алхвал өгшин Европ. Бас дахиад нэг томоохон алхвал та бидхийг нүдний ялгаа арилна. Эд мөнч хол байна да. Тийм биш. Ганцхан маргаашин уулзах хүнийг та бидхэр заа гэдэл зөвшөөрүүлч бол бусдын бид аяндан өөрсдөө зохиогоод өгнө гайгүй. Тэр хүн цэргийн хүн. Эдийн засаг худалдааны ухаанаар нэмгэн зөвхөн хурц харав ухаантай. Түүгээрээ нэг зүтгэл зоримог гэхэд зүүхэн. Тэр хүнтэй би өөрөө уулзахгүй. Намайг ирсний мэдээгүй дээр. Өөр хүн очиулсан. Тийм үү. Тэгэхээр та маргааш тэр хүнээ Халтан ээлжиг гэдэг пүүсний төлөөлөгч Сүхбаатар. Миний гэргий. Их тааламжтай байна. Янжма. Таныг манай гэрт морлон ирсэнд би их баяртай байна. Би ганцаараа ирсэн. Би тантай эрт уулзах гэсэн боловч хүн танихгүй болохоор чадсангүй. Хүлээж авсан чинь их баярлалаа. Тасуу. Манай монголчуудын зочны хүндэт их заншилыг Европ дахин ч хүнэлдэг юм лээ. Би худалдаачин хүн. Жирэлний худалдаачин. Би өрдөө наймаа ярихал гэж ирлээ л дээ. Би зөвхөн цэргийн хүн. Үнэн дээр худалдаанаас жаахан хол. Гэхдээ санаан таарах 8-аас буцахгүй. Их баярлалаа. Та бид хоёрын өнөөдрийн яриа таарах ёстой. Яагаад вэ гэвэл Банзангуайны юмнаас гин ч одоо ийм удаа юугаа ярьдаг улс байна. том наймаа явж байгаа хон ярих юм байлгүй яах вэ? Номто Чина дүнээр нэг лимузин олж өгч чадах уу? Лимузин? Лимузин гэж юу байна вэ? Суудлын чийчаа. Дээгүүрээ битүү. Тойроод шилтээ. Тим худалдаатай улс гэж та Оросыг л хэлээд байна да. Тийм ээ. Оросоос бол зам шулуу. Орос хийцний барааны эдлэгээ сайн ярьсан 8 баараггүй. Гэхдээ эд хэрэглэгчид маань юунд идэлсэн билээ гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Та бүхэн худалдааны тухай яриа нэг л таарахгүй нь бололтой. Ер нь бид хэнтэй ч худалдаа хийнэ. Гэхдээ ашигтай л 8 хийнэ. Мэдээж энэ хэрэг. Бид ч гэсэн ашиг харж л 8 хийнэ. 8 дээрс тийм байдаг баха. Ер нь бид юм болгоныг худалдаж явдаг ам болж чадах ятгаараа өөрснөө үйлдвэрлэдэг болохыг зорж байгаа юм. Бид дандаа сэлэн барьж явахгүй. Төрүүч маань хурцэндээ орж ил байна. Гэхдээ ард түмэн гэдэг чинь юмыг дандаа биднэрийн шаарддаг. Дэвчээр муутай улс байдгийг. Танайтай дэсэтэй нэг засаг дөнгөж 72 хүн холсон юм. Та Парижийн хүмүүнийг хэлж байна уу? Гэтэл зөвлөлт засаг Октябрийн их удахгүй юм шүү дээ. Энэ бол нөөц биш. Энэ бол таны тааж байгаагаар. Бүр шулуухан хэлчихвэл таны хүсэж байгаагаар. Гэхдээ хүсэл биелэл хоёр хоорондоо их зайтай. Уучлаарай. Миний буруугаас болж та бид хоёрын ярианы сэдв голоосон жаахан хазайчлаа. Та чинь зөвхөн худалдаачин хүн 8 гэлэлцэх юм ээ. Би хоёрын бодсныг л хэлчихсэн юм л да.
Баяртай. Зүгээр. Би ч гэсэн хувийнхаа бодсныг танд хэлчихмээр байна. Гэвч та бүхэн анх яаж уулзсан бэ? Түүгээрээ салах нь хүний ёсоо доо. Намайг хувийн журмаар цаг гаргаж гэртээ хүлээж авсанд баярлсан би танд дахин илэрхийлье. Та Юнкари гэдэг хүнийг таних болов? Хингэнэ? Юнкари? Яагаад тантай хамт ирсэн? За баяртай. Та хоёрын 8-аа таарсангүй юу? Би тэр 8-аа яриаггүй өөр юм ярьсан. Юу? Энэ хүн худалдаачин болж. Би худалдаачинтай уулзаж худалдаа мэддэг хүн болж. Би тэрийн худалдаа мэдгчтэй дүндээлдэн бахаа. Би чамаа сүрхий 8-аа яриад байна гэсэн чи. 8-аа ярьсан л да. Энэ хүний эзэд нь монголчууд эрхчлөө тусгаар тогтнолоо мөнгөөр 8-айлах нь үгүй юу гэж сорилж уулсан болов та. Яад нэг ууч. Эцэнтэй минь. Мэдэж байна. Битгий хоолны савнууд. Чи данц. Бүгдийг мэдэж байна гинэ. Данцэн шиг хүн байна гэж бодоо юу? Түргэн шалмаг шийдэмбэр хатуу хурц юу гинэвдэ. Чи харин даваа удсан. Гэсэн ч дорн зүгийн хүнийг таних арай болоогүй. За, сэтгэлээр бит явна. Бүний сууснаас л дээр. Хоолойрын санааг мэдэх гэдэг нэг хэрэг. Данцэн хайцсан төр гарсан. Та хоёр дарийнхан харибан буц. Юу? Харибан буц. Энэ дууд миний цааших ажил балаг тарьж багт. Хөрхий данцангуан. Ноёмтон таныг их хүлээсэн шүү. Тасуу. Чи дамирангуан тусалхад намайг марчих нэ? Би ингэж орох гарах өхнийг цагдсан зовлонтой ажил гэж ер бодоогүй. Тэгвэл одоо яах вэ? Би хайр сэтгэлээ дамирангуйгаар цагдуулахгүй. Чи дураараа шүү болохгүй. Чи намайг мартах нь гэсэн шүү дээ. Миний буруу тийм ээ? Үгүй, миний буруу. Маргааш ирэх үү? Би ууланд гарчмаар өссөн. Тэгвэл чи айн. Би чиний дэргэд байхад юунаас ч айдгүй чи мэдэн штэ. Бодоо хасаж яахгүй гэж юу? Тэр чи намайг алхах нэвтэл өөрийгөө яа гэж байгаа. Би хамт явна гэдгээ өвчөж хэлнэ. Хийвэл бүү айвал бүү хийгээд мэдхүү.
Дамирын минь юу ч гэх вэ дээ. Харин нэг имэйлэн болчихлоо доо санж юм. Тогмодын занг чи витер мэдэхгүй бол хэн мэдэх вэ? Бид ам үл сожидсан шүү. Тэгээд буудсан хүний Олсон жанжаа. биш ээ. Цаад эзний эцдийн Монгол улсынхаа тусгаар тогтнол ард түмнийхэн эрхчлөөг тэмцэн одох ядах үед хэрэгт бид одон сайхан баатарлаг нөхөд одон тогмодуудыгаан алдаж одон эхийн сэтгэл зүрхэнд гуниг төрүүлж нулимсыг нурсуулсан юм. Энэ тусгаар тогтнол эрхчлөө зүгээр олдоогүй. Маш их хүнтэй олдсон юм. Гэвч тэр хувьсгал баатар ирчүүдийн алдар нэр нь мөнхчиж хийж бүтээсэн хувьсгал дайчин үйл хэрэг нь хойд үе үр хүүхдүүдэд маань тэгэн үлгэр дуурайлал болж үлдэх юм аа. Дайснууд манай хувьсгалт нам засаг төрийн бэхжилт үйл хэргийн бүдэнчтэй байгаад атаархаж хорлохдоо элдв хорлол дайсагнал хийж байна. Тэд хойстож хорторолдгон үргэлжлүүлэх болно гэдгийг бид хатуу санаж сэрэмжлэх ёстой. Манай ардын хувьсгалт нам ганцхан Маркс Ленины сургаалыг баримтлаж бид намынхаа бодлогыг үргэлж цэвэр тунгалаг байлгаж зорьсондоо хүрэхийн тулд намынхаа эгнэнд хаш итгээдүү чургалахаас сэргийлэн хамгаалж чадсан цагт бидний хэрэг үйлстэй бүтнэ. Чухам хүү ингэж чадвал бид хөрөнгөт ёсыг алгасан нийгэм журмын замаар хөгжиж алсын ирээдүйд цэнгэлийн мандаа эв хамтын ёсонд хүрч чадна гэдгийг дэлхийн хувьсгалын их багш Ленин бидэнд хэлсэн юм.